Зохиолч Цэдэн доржийн Оюунбат. Тэр бүсгүй өгүүлэг. Шинээр ирсэн Монгол залуу хурдан ажиллах хэрэгтэй байна да гэд загас агнуурын усан онгоцны эзэн түүн рүү ширв татан харлаа. Солонгос улсад ирээд жил гаруй болчихсон учраас зоригт солонгосчуудын яриаг 100% биш ч 80% ойлгодог болжээ. Мэдээж тэр хараар ажиллаж байгаа учраас хамаагүй өдөөс нь хэдрэлж болохгүй, удаан ажиллаж болохгүй. Тиймээс өвдөг нь модон шалан дээр зулгарсан ч гэлээ шүд зун өвдөглөж суугаад хөлгийн тавцан дээрх загасны хайрс, тос, үнэр нэвт шингэсэн модон шалыг алчуураараа зүлгэж гарав. Өвдөгнийхөө доор зөөлөвч болгон хэргэлдэг хамгаалтын өвдөгч нь ч нэмэр болохгүй байлаа. Хүний арьс байнгын хүйтэн нойтон чиглэг газар үргэцээр байвал амархан шалбарч тэр нь тэнгисийн өтгөн манан чигний гайгаар эдгэж өгөхгүй удах нь гачлантай. Урагш хойш ийхүү дахин тонголзсон зүлгэх бүрийд ажилд орсон эхний үедээ зугаатай, заримдаа сунж мөргөж буй юм шиг санагддаг байж билээ. Гэвч мянга зүлгээд ч модон шалны холц дундуур шигдээд орчихдог мөнгөлөг саарал загасны хайрс. Усан дороотч арилхаасаа өнгөрсөн тэнгисийн шорвог ус. Замагтай холилдсон янз бүрийн загаснуудын үнрээс болоод хэдэн өдрийн дараагаас ажилдаа шантарч эхэлжээ. Гэхдээ цалин мөнгөний ахиуг нь бодон гүрээсээр л байв. Би заавал энд 5 жил ажиллана. Тэгээд мөнгөө цуглуулж байгаад энэ боолын нийгмээс хурдан арилж их нутагтаа хаан шиг амьдрах болно доо. Бас их нутагт нь түүний хүлээн битгэрч байгаа хонгорхон янаг бүсгүйгээ гэргий болгон авна. Бидний амьдрал яг л солонго шиг олон өнгөтэй, өврөөрөө дүүрэн үр хөвгтүүдтэй амьдрах болно доо гэж шалаа зүлгэх зураа тэр бодсоор л байв. Зоригтой чи юу бодоод байна гэж хажуугаас найз нь болох идрээ нудрав. Тэр хоёрын солонгос дахь нөхөрлөл жилийн өмнөөс эхэлсэн юм. Анх хамтдаа нүүлгэлтийн компанид ажиллаж байхдаа танилцсан билээ. Айлуудыг нүүлгэх ажил амаргүй. Тавилга сэлт, нарийн нандин овор ихтэй бараанд нь сэв зураас суулгачихвал тэдний цалин хөлснөөс хасагдан зовж олсон хэдэн вооныг голох харалтал суудагчаар хэндж олигтой байв гэж. Тэгээд ч хамаагүй хүнд жинтэй ачаануудыг зөөсөр байтал ууц нуруу өвддөг болж аргагүй эрхэнд ажилласаа гарч энэ ажилд орсон юм. Идрээч төд удалгүй араас нь орж иржээ. Найз нь их нутагтаа очивол яаж амьдрах хаал бодчихсон. Хайртай хүүхний бодсоор л байна уу? Та хоёр тэгээд тийм дотно байсан хэрэггүй. Чи ирээд жил болчихлоо. Цаадах ч айгүй бол нэг хар юмтай болчихсон дөө. Юу гэж дээ? Хулан тийм биш. Гэнийхэн хонгор юм даа чи. Тийм сайхан хүүхэн юу гээл чам шиг хөлсний хар ажилчин хүлээгээд байж бахавд. Чим үү? Яасан? Өмхий амтаа новшвэ. Дандаа юм бузартай юм ярьж үйдэг гэж зоригтыг ундууцахад өнөөх нь уурлуулсандаа бахан хансан бололтой пар хийн инээж. За тоглосон юм хандна. Тайвшир гэх үед тэдний хажуугаар өнгөрч явсан хөлгийн эзний туслах солонгос ямар нэгэн хараал амдаа чангаар тавин хурдан ажиллахыг сануулan цааш одлоо. Түүнийг цаашлахыг хүлээн чимээгүй суусан идрээ дөнгөж хөлгийн тавцангоос боовоогүй юу? Энэ муу дандаа яахаараа ингэж зандарч байдаг кимчивэ. Ер нь тэгж ярих юм бол гэж дүрмдэж байтал өнөөхөр тавцан дээр дахин гарч ирлээ. Идрээч бушуухан амаа хамхиж модон шалыг зулгартал арчиж гарав. Солонгос ир түүнийг харуутаа жумалдсан инээж. Сайн Монгол гэж магтчихад яваад өгөв. Түүнийг хэрхэн хөглөж байгааг ажигласан зоригт хурдхан шиг тавцанг цэвэрлжгээд явмаар бодогдов. Тэр хоёр хөлгийн тавцангийн 11-ийг л цэвэрлсэн мэт санагдах бөгөөд агнуурын хөлгийн хитэг хүртэл туулж барагдангуй элсэн цөл шиг л харагдана.
Нар шингэсний дараа тэдний ажил дуусч нийтийн байр руугаа ядарч туйлдсан хоёр эр метронд сууж ирэв. Ойр хавьд нь зогсох хотын иргэд тэднээс ялгарах загас хөлс холилдсон хурц үнрээс зүгтэн дөлцгөөж зарим нь хурдхан шиг буухын төвс болно. Үндэ өдөр болгоно л иймэрхүү зүйл болдог бөгөөд заримдаа агнуурын хөлөг их загас агнаж ирсэн бол байрандаа очиж амждагчгүй байлаа. Нийтийн байрандаа ирэхэд өрөөнийх нь аль хэдийн ирчихсэн, зарим нь хоолоо идэн ганц нэг нь унтж байх бөгөөд нэг өрөө байранд дор хаяжл 8 сүлээ амьдардаг байв. Энэ байранд тэр хоёр л хамгийн удаж байгаа нь бөгөөд бусд нь ирж л байдаг, явж л байдаг хүмүүс юм. Тиймээс ч нэг өрөөнийхэн хоорондоо тийм ч дотн бус. Дор бүрнээл амьдрах гэж ядж яваа хүмүүс учраас энэ өрөөнд дундын үнэтэй цайтай зөвлжгүй, нийтээрээ хоол хийж иддэгчгүй байлаа. Жижигвтер нэг хөргөгч байх ч тэнд нь хоол хийж эд материал байхгүй. Ягаад гэвэл нэг нь архиухан шиг юм авч тавьчихад өглөө нь ажилдаа гарan орой ирэхэд алга болчихсон тохиолдол хэд хэд гарчээ. Ой зөрөгтөө. Хоёлаа гарч юм идэнгээ ганц сөөж өмлөх уу гэж идрийг асуухад маргааш үүрээр 5 цагт босно штэ. Дэмий юм шүү. Харин юм идэж болж байна гэж зоригт хариуллаа. Тэд олигтой юм идсэнчгүй нэг бэлэн гомын авч идэн амарцгаажээ. Өдөр хоногуд ээлжлэн өнгөрч нэгэн хэмийн дуусшгүй хүнд хүчээр ажлууд үргэлжилсээр л байв. Зоригт эцэж туйлдлаа ажиллан ядарч унах гэж байгаа амтэн гудсан дээр чүү ай хувцаа тайлан нүдэ анихын өмнө бодогддог зүйлс нь их орон, элхэн садан, эцэг их байдагч. Хамгийн их үүлэгдэж буйн хайрт бүсгүй хулан л байлаа. Энэхэн хэсэг жаргалтай мөч түүнд маргааш өдөр нь хөлгийн тавцан дээр ажиллах эрч хүч сэргээш нь болдог гэж болно. Тэдний ажиллаж амьдарч буй нөхцөл бололцооноос шалтгаалж тэр болгон гэрлүгэ утсаар ярих, интернетээр харилцах зав боломж муу учраас 10-аад хоногт л нэг удаа хайртай дотны хүмүүстэйгээ богинохон хугацаагаар харилцаж заншжээ. Мөн ар гэр рүүгээ хааныг мөнгө төгрөг явуулагч ихэнхийг банкнд хадгалж арвижуулсаар байв. Хулангаас ирсэн ганц захиаг тэр байнга гаргаж унших дуртай. Тэр захиан дээр ийхүү бичжээ. Сайн уу хайрт минь? Би энэ сайн биз дээ? Нойр хоолндоо яаж байна? Миний ажил хэвэн үргэлжилсээр л байна. Чамгүйгээр өнгөрүүлж байгаа өдрүүд давсгүй хоол шиг амтгүй. Хэд дахин үзсэн хуучны хар цагаан кино шиг л сонирхолгүй байх юм. Гэхдээ чи минь явхдаа 5 жил болцоход ирнэ гэснийг чинь дахин боддог. Яагаад 5 гэснийг чинь заримдаа гайхдаг юм. Бид залуу хүмүүс. Гэтэл эд насаа чимэн харийн нутагт тэдний өөрсдөө ч тоож хийдгүй хар ажилд зориулж би гэргий болох насан дээрээ хайртай хүнээ хүлээн гансарч суuna. Энэ бүхэн дуусч бид эргэн нэгдэх тэр баярт өдрийг хоног сар жил тоолон хүлээж суух юм да. Чамдаа л хайртай, чамд л үнэнч, хуланч. Зоригт энэ захиаг үг өгүүлбэр бүрээр нь цээжилж гисэн л дээ. Дөрөвчөнд нь хулангийн зураг байнга явна. Тэр зурган дээр цэнхэр зуны даашинцтай бүсгүй зүлгэн дээр хажуу талаараа суун инээмсэглэж нүүрэнд нь гэрэл цацарсан нь нар гэрэл гэгээгээ харамгүй илгээснийх буйцаа. Ард талын цэнхэр тэнгэр, ногоон ой мод энэ бүгд нийлээд дахин давдагдшгүй гоо үзэсгэлэнгийн зогтолтолгоо болсон мэт санагдвална. Унтахдаа өглөө босохдоо тэр бүсгүйг л бодсоор яваана. Зоригт хайр дурлалдаа гүн автсных бизээ. Зоригтын зорилгоо болгосон 5 жил
талдаа орж байтал идрээ нутаг буцахаар болжээ. Мэдээж нэг өрөөнийх нь янз бүрийн юм дайж явуулахаар болцгоов. Мөнгө төгрөг, чихэр жимс, захиа, эд бараа гээд идрээ чамгүй их бараанд дарагдах шинжтэй. Анд минь өгч явуулах зүйл байна уу? Маргааш онгоцсондоо суулаа шүү дээ. Маа. Энэ доктортай мөнгийг аав ээжд минь өгөөрэй. Харин энэ жижиг хайрцагтайг хуланд аваачаад өгчхүү. Мань хүн хайртай бүсгүйгээ юу гэж мартах вэ? Бөгж үү? Ийм юм уу? За битгий хэрэг дурлаад бай. Лацчихсан байгаа шүү. Бүтнээр нөгөөрэй. Ойлгосон доо. Би бодож угаарай. Чи бас арай л их ажилдаг шүү. Тэгж байгаад бийгүй болов. Өгшин чинь хэдэн сарын дараа буцаад ирэхийг бодноо. Идрээ нутаг буцснаас хойш 10-аад хоног өнгөрчээ. Өгөх ёстой зүйлүүдээ өгсөн ч юм уу, гүй ч юм уу хэлжмээгүй байсаар л. Харин нэг өдөр мэйл ирсэн байх нь тэр. Найз минь, аав ээжд нь мөнгө төгрөгийг чинь өгчихсөн. Харин хуланд өгөх ёстой зүйлийг чинь найз нь задалж үтсэн. Сайхан бөгж байна лээ. Санаатай задлаагүй юм шүү. Тэр чинь өөр хүнтэй болсон байна. Уулзах гэж очиод үүдэнд нь хүлээж байтал нэг машинтай залуу хүргэж өгөөд буулгахдаа их л янаг дотн үнсэлцэж байгаад буулгамлаа. Энийг яах вэ? Үнийг уншаад зөрөгтийн уур хурч уушиг сагсаах шиг болж ирлээ. Биэнд илжих шиг зүтгэж ирээдүйн амьдралаа цогцлоох гэж байхад тэр шуудхан гүйн гарч утсаар яриулдаг газар руу очин дугаарыг хэлж залгуулв. Утас нэлээд дуудуулсны эцэст. Байна уу? Гэж нэг эрэгтэй асуув. Хулантай ярих гэсэн юм. Чи хэн бэ? Нөхөр нь байна. Үүнийг сонсоод зоригт шуудхан утсаа тасаллаа. Итгэж найдаж хайрлан тэмүүлж байсан бүхэн нуран унах шиг. Тэр хэрн юуны тулд энд дэмий цаг хугацааг өнгөрүүлсэн бэ гэж өөрөөсөө асуумаар санагдана. Бушуухан архи авч уумаар тэнхээ мэдэн орилмоор санагдсан ч энэ удаад бие барилаа. Эцсийн эцэст амьдрал үргэлжилж байна. Дүүнд нас байна. Хөдөлмөрлөх бие байна. Юунд гуниглан гашуудах гэж. Энэ өдрөөс хойш зоригт уламж шаргуу ажиллах болов. Тэр бусд хүнийгч өөрийгөө ч огоорхоо болжээ. Хинтэй ч найзлахгүй. Томтой юм чирэхгүй. Үүрээр ажилдаа ирэн харанхуй шөнө орондоо орон хэдэн цаг амарч аваад үргэлжлүүлнэ. Утас мэйлэрч нутаг руугаа харилцаан болж хагас солиотой хүн шиг л аашлаж байв. Гэхдээ тэр бусад монголчууд чигээ архи ууж, зодоон цохион хүүхэнд татагдахгүй ажилдаа бүрэн автсан байлаа. Ингэж байгаа нэг бодлын хуланг мартах гэж, гомдсон сэтгэлээ тайтгаруулах гэж л чармайсных байжээ. Солонгос эзэдэн ч түүнд илт нааштай хандах болж, цалин хөлсийг нэмж, хааныг өмнөөс нь санаа зовон эртгэн хариулах гэж ятгах болов. Ийм нэг өдрийн дараа зоригт нийтийн байр руугаа алхаж ойролцоох цэцэрлэгт хүрээлэнг өнгөрчөө явдал араас нь "Зоригтоо" гэж нэг бүсгүй хүн дуудлаа. Тэр хоолойг сонсоод залуу зогтсов. Хамаг биеэр нь гүйдлэг гүйжвэ мэт санагдан. Танил дуу хоолойн өнгөнд мансурчээ. Эргэж харахад тэр андуураагүй ажээ. Хулан урд урдны хаасч үзэсгэлэнтэй гойлог болсон мэт санагдана. Чинд юу хийж яваа вэ? Чамд ирээл ирлээ? Нөхөртэй болоогүй мө гэж зоригт
аль болох хүүтнээр асуув. Энийг сонссон Хулан хөгжилтэй нь аргагүй нээж. Найз чинь миний нөхөр болох гэж нэлийн гүйсэн шүү. Над явуулсан бөгжийг чинь гэснээ ялам хурундах бөгжөө харуулж. Өөрөө өгч байгаа юм шиг өгсөн гэж. Чамайг залгадаг өдөр миний утсыг нууцаар аваад ярьчихсан юм шүү дээ. Манай аав ээж хүргэний найз Солонгосоос ирсэн гээд гэртээ оруулчихгүй юу? Тэгсэн чинь байнга ирдэг болчихлоо. Тэгсэн чамаас сураг байдгүй. Бүр таг чиг. Идрээ чинь болохоор чамтай найз гэсэн мөртлөө нэг хүүхэнтэй болсонлог нь чамайг муулаад байх нь тэр. Ээж бүр итгэчихсэн надтай их нухацтай ярьсан. Ер нь энэ идрээ чинь чамд хань болох юм биш үү гэж ирээд л ухуулсан гэж. Чамтай ярих гэхээр ямар ч сураг ажиг байдгүй. Мэйлд хариу өгдөггүй. Би их твдсэн. Чамайг арайч тийм хүн биш гэдгийг мэдээд байдаг мөртлөө ээжийн өмнөөс баримт толгойд ярьчих зүйл олддоггүй. Идрээд ч бас эргэлдэж эхэлсэн. Сайн найз чинь мөртлөө тэгж муулна гэхээр санаанд ордоггүй. Ашгүй нэг өдөр энэ бүгжийг надад өгч байна. Эхнэр нь болооч гинэ. Тэний хүн байгаа юм шүү. Бүгжний дотор талд жижигээр чивд хоёрын эхний өсгийг нийлүүлж бичүүлсэнийг анзаараагүй өгчл байдаг. Ингээд л эргэлзээ минь тайлагдсан да. Чамд ямар нэгэн муу зүйл тохиолдоогүй байгаасаа гэж би онгоцоор нисэж явахдаа хичнээн их залбирч байсан гэж. Ашгүй чимнэ минь сарвал байна гэж хэлчихэд Хулан угсхийн зоригтыг тэврэн авлаа. Залууд ярих шаардлага байсангүй. Амнаасаа үгж унгаж чадсангүй. Зөвхөн цээжинд нь дүүгэх энэ их халуун хайрын гал зүрхэнд нь нэвт мэдрэгдэг шиг санагдав. Салхины хүч эрчийг авахд цэцэрлэгт хүрээлэнгийн голд тэврэлтэн зогсох хосыг тойрон навчс бүжиж эхэлвэ.